EBS телевизийн сурвалжлах баг Орхон аймгийн ерөнхий боловсролын 17 дугаар сургуулиас мэдээлэл хүргэж байна. За тэгэхээр тус сургуулийн хичээлийн 2 дугаар байрны өргөдөглийн хан цуурч нурсны улмаас бол энд хүүхдүүд хичээлэх байсан. За яг одоо л сурагчдын зуны амралт бол эхэлсэн байна. За засаг даргын шуурхай хуралдаанд орол засаг дарга хичээлийн шинэ жил буюу 9 дугаар сарын 1-ээс эхлэн бол тус хичээлийн 2 дугаар байрны өргөдөглийг бол одоо ашиглалтанд оруулаа гэсэн үүргийг бол өгчээсэн. За яг өнөөдөр энд Монгол Улсын зөвлөх инженер Эрдэнэс сүрэн инженер бол энэ тус барилгын одоо нурсын хэсэг дээр бол ажиллаж байна. За энэ хүү барилгыг дахин засварлахад бол хоёр аргыг хэрэглэх боломжтой гэж байна. За эхний арга нь гэх юм бол яг энэ нурсан байгаа хэсгийг дахин нураад одоо шинээр барих нэг ийм арга байна. За гэхдээ энэ нь бол өртөг хэмжээний хувьд бол бага хэдий ч одоо 1 жилийн хугацааг бол зарцуулна гэж байгаа юм. За хоёр дахь арга нь гэх юм бол шинэ технологи ашиглаж одоо хөрсийг нь нэгтрүүлж засвархын за ингэхдээ болохоор өртөг хэмжээний хувьд их хэдий ч одоо 2 сарын хугацаанд бол засварлах боломжтой гэсэн дүгнэлтийг бол гаргасан байна. Дахиад асуудал үүсвэл яах вэ? Асуудал үүсэхгүй. Яаж ч үүсэхгүй. Бидний хөрс суугаад байгаа учраас бид нар энэ анцаарч үүсээд байгаа байхгүй юу? Шинэ технологичнд сэлхаачуулах гэх тэр аюул хүчтэй багжийг хөрсийг аваад доор нь бетон суугаад байгаа хөрсийг чинь хатуу яг анх 4 сард ирж үзээд энэ бэхлэгийн хүчтэйглийн асуудлаар надад санал тавьсан. Тэгээд тэрний дагуу ирж үзээд тэгээд шийдлээ гаргаа явсан байж байгаа. Тэгээд шийдлээ гаргах явцад ямар учиртай юм бэ гэхээр эхлээд дүгнэлт болохоор доотлын одоо энэ үндсэн бөөр хөрс юм уу одоо эргүүлж хийсэн юуны ханы дорх хөрс нэгтэрснээс болоод энэ анцав хагарал үүссэн байгаа. Мөн тэрнээс гадна энэ нэгтрэх нөгөө явцад бас сантиметрийн шугам хоолооноос ус алдснаас болоод яг энэ хэсэг бол тэр ийм хоёр юунаас болоод нэлээд хагаралтай байж байгаа. Бус хэсэг бол яг сойрнд суулт үүснээс жоохон анцав аваад гарцсан байж байгаа. Тэгээ шийдлийн үед яг үгээр бид нэгэнд энэ хагаралцсан байгаа ханыг бол буулгаад энийг буцаад өрхөөр яг л энэгээр болох учраас доор нь сорийг хүчтгэх ийм ажил хийсэн байж байгаа. Нөгөө талаас бусад эвдэрсэн хануудыг яг ингэж эвдрэг болгож бусад эвдэрсэн хануудыг ингээ буулгаад ингээ дахиад эргүүлээд өрөөд шавардаад өрөөлөл энэний чи ард сантиметрийн шугам шүлжээ бууж байгаа. Энэний ард цахилгааны юмнууд бууж байгаа. Тэгэхээр маш их ажилбартай учраас ингээ бүгдийг буулгаад дахиад ингээ сургуулийг дахиад баг жилийн дараа ашиглах болчих байгаа учраас ямар санал гаргасан гэхээр хөрсийг бэхжүүлдэг бас арга байдаг байгаа. Энэ хөрс бэхжүүлэх арга бол ер нь олон жил гадны орнуудад бол байнга бүр туршигдсан ийм арга гэж. Тэгэхээр манай улсад болохоор энэ технологиг оруулж ирсэн юмуд байхгүй байгаа. Гэтэ бид нар энэ хүсэлтийг тавиад ямар улс, ямар компани оруулж ирж байна уу, ямар одоо боломж байна гэдгийг тавьж байгаа. Яг ямар ч хэлэгсэн манад орж ирж байгаа энэ шинэ технологиг яаж байгаа компанитай холбоо бариад тэгээ бид нар бусад хөрсийг нь болохоор хөрс бэхжүүлэх аргаар хийвэл арай барилга ханаа нураагаа энд өчнөө юмнууд бужигнуулснаас маш цэвэрхэн хаврал гэмтлээ засчих юм уу гэсэн санал тавиад тэгээ саналаа аваад үнийн саналаа би өнөөдөр танилцуулж байгаа. Энэ бол хүсэн үсээгүй буулгаал гэдэг энэлийн ажил. Тэр болохоор буулгахгүйгээр дахиад ингээ хүчтгэж буулгаж болно. Гэхдээ тэгхгүйгээр яагаад гэсэн ийм саналыг би аймгийн захиргаанд танилцуулах гэж ирж сая танилцууллаа. Шинэ технологи нь за нэг ихтэй 2 сар болно үсэ 7 сараас эхлүүл сургууль эхлэхэд болвол яатсан байна гэсэн. Хөгжүүлэлтээ бид нар аль болоход энэ ханаа одоо бол нэг л удаа засвар хийх гээд явж байгаа шүү дээ. Тийм учраас бид нар яг явж явах явцад нь хяналтаа хийгээд одоо цаашаа яах вэ гэж явна л да. Тэрийг бол хяналтаар бас юм нэмж хийж магадгүй эсвэл зарим нь хасаж магадгүй тийм хасах юм бол одоо жоохон хөрөнгө хэмнэх ч юм уу гэтэл чинь яах ч аргагүй дахиад нэмэлтээр ийм юм энэ дээр хийж өгөөч гэвэл жишээлбэл чи хаалтаа одоо ингээд энэ бид нар бол шүү дээ ингээд энэ ханыг буулгахын тулд энэ ханаас наашаа одоо энэ бэлтагаар ингээд огтлоод энэний доох сувраа янсна гэж зураг явж байгаа. Гэтэл энэ бэлтээ болохоор одоо энэ хэсэгт хий чинь бүр ингээд хонхоогоод өшөө бүр наашаа ороод ирж байгаа байхгүй. Бид хэдийн зургаар бол ингээд эргэж тойроод энэ ханаа л янслах гэж зураг хийгээд байдаг. Тэгэхээр нэмэлт ажлууд гарах бол магадлал байгаа. Тэрийг бол яг зохиогчийн хяналтын явцад юм уу ажил эхэлсний дараа шийдэх гэсэн үг. Бүгд одоо ийм болчлоо, энэхүү тэхүү яах вэ гэж.
Тус хичээлийн 2 дугаар байранд 600 гаруй хүүхэд суралцдаг. Тэд ирэх 9 дугаар сарын 1 буюу хичээлийн шинэ жилээр сургуультай хичээллэх үгийг аймгийн захиргаан шийдэх юм байна. Тодорхойлбол шинэ технологи ашиглаж өргөтгөлийг засварлах 2 сарын хугацаанд ажил дуусна. Харин нурааж дахин шинээр барьвал 1 жилийн хугацааг зарцуулах юм байна. Гэхдээ шинэ технологи ашиглан засварлах нь өртгийн хувьд өндөр гэдгийг албаны их сурвалж хэлж байгаа юм. Тухайн засварын мөнгийг эхний ээлжинд орон нутгийн төсвөөс гаргаж дараа нь гүйцэтгэгч компаниас нэхэмжлэх юм байна. За энэс гал хоёр найд авах юм байна. Тэр бааны авах юм байна. Үстэн надад авах юм байна.